өөрийн дөрөв болж байгаа байхгүй юу? Би энэ шумалтай муур болох болж төгөлсөн шиг. Хайчч юм байна. Энийг алж байгаа дундахгүй л би шүн 50 унтахгүй баха. Энэ нөгөө шумуулаа ирэхийг бүр 30 минут хүлээл. Өөрөө хайгаад болохгүй болохоор за хүрээд ирэх хэлгүүдээ 30 минут хүлээлээ. Ирдвэ. Үхсэн болоо би түрүүний хальт нэг цогсон юм а манараад нэг тийш нээсэд явцсан. Үхсэн юм шүү дээ. Айс хүлээс нийцэд барьсан. Яа энэ бол амжилттай за одоо унтцгаая. Дараа өрдөж болчихё. Мараар гисэрсэн өвөө өглөө мараа 7 гээд унтсан баха. Тийчтэй өглөө ингээд амар сонин заяа. Эсвэл үед ингээд унт хоолгонд нэг юм ингээд миний хоолоос ингээд буугаад байгаа юм шиг заяа. Эсвэл ингээд эртний ямаар ингээд ийшээ ингээд дүрх гээд байгаа юм шиг тийм сонин мэдрэмж төрөд байгаа заяа. Би яагаад гэдгийг мэдэхгүй байгаа. Гэтэ яагаад ч юм би жоохон унтахын өмнө л жоохон духгүй байгаа. Гэтэ агваха. Тэгээ одоо юу хийж байна вэ гэхээр профессороос мэйл хүлээж байна. Уг нь нэг профессороос нь надад мэйл ирсэн байхгүй юу? Ингээд намайг санал болгож байна гэсэн мэйл ирсэн. Гэтэ тэр нь одоо хүүхдийн тоглоом юм уу хайшин гэмээр юм ирсэн заяа. Би одоо тэрийг та нарт юу гэдгийг харуулъя заяа. Профессор хүн бичиж ийм мэйл явуулна гэдэг бол бүр үнэхээр гэж бодож байна. Одоо энэ 40 сая гэж ингэж явуулж байгаа заяа. Профессор хүн ийм юм явуулна гэдэг бол бүр үнэхээр тийм гудамжтай зүйл гэж би бол бодож ин заяа. Тэгэд би хариуд дахиад ингэж reply өгөөд ийм ингэж бичиж явуулах хэрэгтэй гэд хариу өгсөн. Одоо тэрнийхэн хариуг дахиад хүлээж байна. Гадаа бүр амар бороо орч ин заа. Амар гоё юм ингэж бороо орж явахт би ингэж гэртээ ганцаараа ингэж амар амар тайван аз жаргалаа мэдрээд сууж байгаа. Надад маш гоё байна. Би нэр унтахаас өмнө нэг юу бодсон юм аа. Бичлэгний санаа бодсон юм аа. Яг юуны талаар ярина гэж хаад. Одоо ингэ шүн юм бодно шүү дээ. Тэгсэн мөртлөөс ингэ өдрөн сэрэж юус санахгүй. Нэрээ ингэсэн зүүдэндээ хүртэл нэрээ тэг хүн надаас салтгүй. Миний зүүдэнд ингэ орж ирээд яа тэрийг ингэ шүнжэнгөө зүдэлж би амар аз жаргал думблаа. Тэгээ бодит амьдралтайгаа эвлэрлээ саясрээд. Би уг нь сэрэх ёсгүй байсан юм аа. Би яг 2 гэж сэрэж бодож байсан юм. Гэтэ эрсэрсэн нь ер нь бол сайн л болсон л доо. Мэйлэнд хурдан хариу өгөөд хурдан хариугаа авна болохоор. Гэтэ би 2 гэж сэрнэ гэж бодож байсан. Тэгсэн чинь хажуу айлын хүн юм уу хаашийн хаалгаа бүр тасыг л хаагаад тэр нь эднээс нь би зочиос сэрчиж байгаа байхгүй. Амар хүчтэй сонсогдоогүй л дээ. Гэтэл би жоохон унтчихтаа жоохон эмзэг гэдэг болохоор жоохон юм сэрчээд байдаг. Амар халууцаад агаадсан чи аиркон насааж болох юм биш үү? Би шүшүүрт ороогүй 1.5 хонжоо болохоор жоохон шамралттай шүү гэхдээ. За сэдвэнд орцгоё. Яранд орцгоё. Тэгээ энэ ихтэй би ингээд яриад байгаа юмнууд зөвхөн ингээд миний үзэл бодлыг би ингэж боддог, тэгэж боддог гэж ярьж байгаа шүү. Тэрнээс бол ингээд ингэх хэрэгтэй заавал та нарын энэ миний ярьсан юмнуудыг тархи руу оруулах хэрэгтэй гэсэн үг биш шүү. Гэдгийг би эхлээд ер нь анхааруулж хэлээгүй байсан гэхдээ одоо зүгээр анхааруулад хэлчихье. Энэ цэвэр миний үзэл бодол. Тэгээ цэвэр миний туршлага шүү. За өнөөдрийн сэдв болохоор boundary буюу хэл хязгаар гэдэг сэдвийн талаар ярих гэж байгаа. Хамгийн эхлээд найдуудын хувьд хэл хязгаарын талаар ярих гэж бодлоо. Би бол ингээд өөрийгөө харахтаа би хэл хязгаар тогтоодоггүй хүн гэж би өөрийгөө боддог байсан юм. Сайхныг хүртэл. Тэгсэн чинь би яг хэл хязгаар тогтоодог хүмүүс гэж байдаггүй гэдгийг ойлгосон байхгүй юу? Тэр нь ингээд ямар хүмүүстэй би хэл хязгаар тогтоодог вэ? Гэдгийг ярил л та. За одоо ингээд найдалч нөхөрлөхийн хувьд бол би хэл хязгаар бол бүр ингээд амар сайн баримталдаг төрлийн хүн. Яагаад вэ гэхээр имэ тэмээ боллоо инглиш хэлэхэд би хамгийн түрүүлж итгэж найдадтай ярих хүн. Бас дээрээс нь сэтгэл мэдрэмжтэй ингээд хуваалцах. Тэгээ бас дээрээс нь хамгийн өөрөөсөө илүү өөр хүмүүстээ цаг зарцуулна гэх юм бол би найдадтайгаа хамгийн ихээр цаг зарцуулдаг. Тийм байхад маань
тэр хүмүүс миний ингээд тааламжгүй тухгүй байлгах, намайг тухгүй байдалд оруулах зүйлийг хийх юм бол би яагаад заавал тэр хүмүүстэй байх хэрэгтэй вэ? Энэ хүмүүс одоо ингэж байгаа юм чинь дараа нь бүр том асуудал гарч магадгүй гэж би боддог болсон. Тэгээд энэ дээр одоо юуны талаар яг ямар үйл явдал болсон талаар ярий заяа жишээнүүдээр жоохон тухтай сууя. Хамгийн түрүүнд гэх юм бол за би ингээд өмнөхөөсөө хамгийн ихэнд ингээд boundary тавьсан бөгөөд тэгээ одоо ингээд boundary тавьдаг зүйлсүүдээ ингээд хуулцъя гэж бодлоо заяа жишээгээр. Тэгээ хамгийн ихний маань болохоор би 7 жил найзлсан манай эмэгтэй найз байдаг байхгүй юу? Тэр найз маань намайг Instagram-аар unfollow хийсэн заяа. Би Instagram-аар 10 дотор л хүн давдаг. Тэгж яхад тэр хүн ингээд намайг unfollow хийсэн байхгүй юу? Тэгээд би яагаад unfollow хийсэн юм бол гэж бодоод тэгээд юм бодохгүй. За энэ хүн unfollow хийж байгаа юм чинь гээд тэг би юм бодохгүй зүгээр unfollow хийсэн байхгүй юу? Зөвлөлд unfollow хийсэн. Тэгсэн чинь араас нь намайг блок хийсэн байсан. Би гайхаж байгаа. Тэгээд ингээд яагаад гэдгээ хэлэхгүйгээр ингэж замхраад ингэж байхгүй болчтой хүмүүсийг би бол зүгээр за явах мөрөөр бол юм үстэй гэж найзын хүрээллээсээ тэгж явуулдаг заяа. Яагаад вэ гэхлээр ямарваа нэгэн ингэж асуудал гарахад тэрийг ингэж ярихгүйгээр ингэж байхгүй болчихж байна гэдэгт чинь ингэж нэгнийгээ ингэж огт хөндлөхгүй байгаа үйлдэл гэж би харж байгаа. За тэгээд 7 жил найзлсан ч гэсэн тэгэж ингэж хүндлээгүйгээс болоод тэр хүнээс ингэж холбоогоо тасалж исэн. Бас ер нь бол хүндлийн талаарх зүйл гэж хэлэх юм уу? Ямар ч хүндлэл байхгүйсэн, хэтэрхий амиа хичээсэн хүн байсан. Одоо жишээ нь яг юу тохиолдсон бэ гэхлээр одоо би тэд ингэ гуруулаа хийсэн заяа. Гуруулаа ингэж манад би тэд ууж агаад тэгээ унтахаар болоод унтсан чинь тэр найз маань сэрчээд дуу тавиад заяа. Хар өглөөгөр бүгдээрээ ингэж оройтож унтсан. Тэгээ ингэж амар ядарсан байгаа гэдгийг мэдсээр ижиж өөрийгөө бодоод өөрөө ингэж ажилтай байж болно. Гэтэ ингэж бусад хүмүүстэй гай болохгүй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй юу? Тэгээ яаж гай болсон юм бэ гэхлээр өглөөс ирчээд нойлын өрөөнд шүршүүрийн өрөөнд байдаг юм байдгаараа л байгаа. Шампунь ангижруулагч. Бүр ингэж амар ил харагдаж байгаа заяа. Тийм бахтал намайг сэрэж шампунь ангижруулагч жаахан байгаа юм бэ гэж асуусан заяа. Тэгэл байдаг газартаа л байгаа штэ гэж би хэлсэн. Тэгээд тэгсэн чинь жоохон байжсэн аа. Хөшөө мөшинээгээд амар чанга дуу тавиад ихсэн. Яагаад вэ гэхлээр тэр хүнд тэр нь ингэж гоё тухтай байгаа. Тийм болохоор тэр өөрийнхөө ингэж ашигласан. Ямар ч манай нөгөө найз болон надад яг ямар тухгүй байгаа гэдгийг тэр хүн мэдгүй. Зүгээр л ингэж өөрийгөө л боддог хүн. За тэгээд нэг удаагийн харал би зүгээр ингэж хэлээд өнгөрүүлсэн байхгүй чи ингэж ямар ч хүндлэл алгаа гэд хэлсэн. Тэгээд за уучлаарай гэдэг бид хоёр эвлэрсэн байхгүй юу? Найзтайгаа. Тэгсэн чинь дараа нь бас нэг зүйл тохиолдсон. Найз маань өөрөө шоуди ингэ тгийж болохондоо ингэж дууддаг. Зүгээр л ингэж архины найз болох гэдсэн гэх юм уу? Шоуди гэх үедээ л ингэ залгадаг. Бусад үед за мөнгө авсавал асууна. Тэгээд өөр нэг ийм юм болсон, тийм болсон гэж зөвлөгөө авах ч юм уу эсвэл зөвлөгөө өгөх тал дээр амар асуудалтай байсан. Яагаад вэ гэхлээр бид хоёр юм идэ сууж ирсэн байхгүй юу? Тэгээ би ингээд өөрийнхөө нэг story ярьсан. Ийм болцоо одоо яана мана гэл миний найз штэ би өөрийнхөө найзыг гэж хараад байгаа штэ тэр үний тэгсэн чинь тэр хүн тэр чинь надад амар хамаатай гэж хэлсэн. За тэгээл ер нь тэндээс юм аваад за энэ хүн чинь нэр ийм хүн штэ мартчихсан байсан байж штэ гэд бодож байгаа би за чи ямар амиах чисэн хүн юм бэ гэж хэлээд би unfriend хийсэн, unfollow хийсэн. Тэгээд намайг unfollow хийсэн байсныг анзаараагүй юм шиг үлээ. Дараа нь над руу өглөөний 7 болж ахт намайг унтж байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Яагаад гэвэл би өглөөний ер нь бол 9 мэс хүртэл унтдаг төрлийн юм баггүй юу? Эсвэл амралтын үе байх юм бол би бүр нэлээд өдөр болол унтдаг заяа. Тийм байхад хар өглөөгөр над руу залгаснаа орой 10 цаг гэж ахад шоудах уу гэж хэлсэн. Зүгээр л тийм шийдвэрлэж болох юм дээр
намайг унтж байгааг нэг мэдж байгаа ч гэсэн над руу залгаж тэгж төв бодсон. Зүгээр яагаад ч юм бэ тийм бусдыг хүндлэхгүй өөрийгөө бодсон. Тэгээд ингээд бусдад гай болох нь өөртөө нь тийм таатай мэдрэмж төрүүлдэг юм шиг. Тийм хүн байсан болохоор нь би тэгээд за энэ хүн ерөөсөө ч миний хүрээлэлд байх ёстой хүн биш байна гэж бодоод тэгээд би хүрээллээс ассан. Тэгээд дараагийн жишээ гэх юм бол бас хүндлэлийн асуудал. Ер нь бол хил хязгаараа би ингээд намайг хүндлэхгүй л ах юм бол за миний хил хязгаарыг давсан байна. Чи миний амьдралд байх хүн биш байна гэж би хасдаг юм шиг санагдлаа л да. Яагаад надаа ингээд намайг хүндлээгүй юм шиг мэдрэмж төрүүлсэн бэ гэхлээр ер нь л нэлийн дотн байсан заяа. Группийнхаа найзуудаас нэлийн дотн байсан. Тэгээд би бүр хамаг юмнуудаа л ярьдаг байсан. Би хамаг юмнуудаа ярьдаг байсан. Тэр хүмүүстэй ингээд хамгийн ихээр цаг хугацааг өнгөрүүлсэн хамгийн сайн найзууд гэж би боддог байсан хүмүүс ахгүй юу. Тэгсэн чинь уучсан байх та. Миний нууцыг өөрийнхөө найзуудтай ярьчихсан байсан. Тэрийг нь би сонсоод за итгэж болохгүй юм байна. Тэгээ ийм хүмүүстэй цуг байгаад би ингээд өөрийнхөө талаар яриад, өөрийнхөө нууцудаа яриад цаг өнгөрөх юм бол нэг удаа давтагдсан юм чинь дараа нь ч гэсэн давтагдчих таарна гэд би тэр хоёр хүн рүүгээ амар урттай юм бичээд тэгээд ер нь бол ямар их гомдож байгаа яг үнэхээр их ингээд итгэж явсан ч гэсэн миний итгэлийг алдлаа гэд DM бичээд тэгээд блоклоод холбоо тасарсан. Өөр нэг зүйл бас байгаа юм байна. Тэр нь юу вэ гэхээр хэтэрхий ашигч хүн нэг би бол ингээд хүрээлэлтэй байхыг хүсдэггүй. Тэгээ тэр хүн маань яаж ашигч байсан юм бэ гэхлээр өөрийнхөө хэрэгтэй үедээ л бид хэдийг дуудаад ингээд өөрөө ингээд ганцаардсан ч юм уу тийм үедээ бид хэдийг дуудаад ингээд цуг ууж муулагч юм уу цуг цагийг өнгөрөх ч юм уу цуг кино үзэх ч юм уу тийм байсан. Зөвхөн хэрэгтэй үедээ холбоо барьдаг. Зөвхөн хэрэгтэй үедээ тэр хүн холбоо барьдаг. Тэгээ би хэрэгтэй үе гараад тэр хүн рүү холбоо барих юм бол тэр хүн туслая гэж юу нь л боддоггүй юм шиг санагдсан. Тэгээ тийм болохоор би тэр хүнийг бас амьдралаасаа хассан. Миний хил хязгаарыг давсан гэж үзсэн. Яг би гэх юм бол найзууд гэдэг зүйл чинь нэгэндээ ингээд хамгийн хэрэгтгээд таарч тохирсон хүмүүсийг хилдэг гэж би боддог байхгүй юу. Гэтэ тэр хүн маань тийм биш байсан болохоор би за ер нь дэми юм байна гэж бодсон. Найз нөхдөний хувьд бол нэг тиймэрхүү байна. Хүндлэл, итгэлцэл байхгүй бол тэгээд тэр бол миний хил хязгаарыг давсан асуудал байна гэж би үзнэ. Тийм болохоор би амьдралаасаа ингээд шууд гаргацдаг. Ямар ч ингээд амар шинэ найзуудын асуудалтай би ингээд айгүй амархан ингээд гаргацдаг зэрэг. Тийм нэг юм санаад орчлоо нэрээ. 10 жилтэй байхдаа би гуруулаа нээлттэй гэсэн байхгүй юу? 3 охтуудын группээр амар сайн найзууд ингээд гурлаа трио байсан байхгүй юу? Тэгээд тэр үед 12-оо төгсөжсэн. Ер нь төгсчихсэн байсан юм. Манай группийн нэг охин манай ангийн нэг залуудтай ингэж харцдаг байсан заяа. Гэтэ тэр залууд нь би ингэж амар дургу заяа. Тэгсэн чинь тэр залуу нэг өдөр надад ирсэн ээ. Танаа найз чинь ингэсэн тэгсэн. Чи ихтэй өөртөө битгэлээрэй гэсэн тэгсэн заяа. Тэнгуут нь би тэр залуу дургу. Би сайн найзтайгаа. Тийм болохоор би сайн найзтай ингэж ингэсэн байна тэгсэн байна. Ингээ жоохон буруу ойлголт явцсан юм шиг байна гэд би ер нь бол тэр залууг нь өмөрөх талаас найзтай хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр найз маань нөгөө залууд ингээд хилчлээ. Надаа ингээд хилцсэн гэдгсэн чинь тэр залуу над дээр ирсэн ээ. Би чамайг хүнд өөртөө битгий хэлгийч хэлээ үстэй гэж бүр ингээд амар сүрдүүлэг маягийн юм явсан заяа. Би зүгээр ингээд би хальтал ингээд чамайг өмөрөх магаар ингээд хальт хэлсэн. Чи итгэхгүй байх юм бол би яг одоо ингээд залгаад найз руугаа залгаад асуугаад үзчихье гэд би найз руугаа залгасан. Тэгээд тэгсэн чи манай найз уцаа аваагүй of course. Тэгээд яг явсныхан дараа уцаа авсан байхгүй юу? Тэгээд тэр уцаа авах үед нь чи яагаад ингэж байгаа юм бэ гэд би хэлсэн чинь тэгээд уцаа тасалсан. Тэгээд би ингээд чи ямар муухай юм бэ? Би чамд ингээд итгэж хахад чи инглээ штэ тэглээ штэ гэд PM бичсэн. Тухайд мессенжерээр харцдаг байсан хаа.
Тэгээд PM бичсэн чинь намайг нэгтсэн. Тэгээд би ер нь нэлээд хугацаанд уучлалт гуйх юм болов уу гэж харсан заяа. Гэтэ уучлалт гуйгаагүй. Тэгээд дараа жилүүд нь ер нь Монгол явахдаа би таарч марах ч юм уу эсвэл буцаад нийлэх юмсан гэж ер нь нэлээд их бодсон. Гэтэ тийм юм байгаагүй. Зүгээр л миний хамгийн ихээр гордожсэн үг маань болохоор зүгээр л нэг л удаа уучлаарай гэд хэлчихсэн гэж би бодож ирсэн. Гэтэ тэр хүн маань надаас уучлалт гуйгаагүй. Тийм болохоор бид хоёрын ингээд найзын харилцаа маань ингээд салсан байдаг юм аа. Тэр найзаагаа амар их сандаг. Яагаад сандаг вэ гэхлээр амар жижигхэн энгийн юмнаас болоод муудалцчихсан хэрнээсээ тэрнээсээ ингээд уучлалт гуйхгүй, нэг нь уучлалт гуйхгүй, нэг нь ингээд бардамнаад яваад идэг болохоор тэрэндээ жоохон харамсдаг гэх юм уу. Заримдаа тэр найзаагаа зүудэлдэг заяа. Буцаад ингээд эргээд найзууд болцсон байна гэж зүудэлдэг. Найзуудын хувьд бол ингээд инглиш хэлээ гэхэд уучлалт гуйчих юм бол тэгээ ер нь эвлэрчдэг юм шиг санагддаг. Өөр нэг бас жишээ байна заяа. Тэр нь болохоор би ингээд сайн найзуудтаа гээд итгээд юм хэлж байхад одоо жишээлбэл би буруу зүйл хийчлээ. Тэгэхэд тэрийг маань найзууд маань чиний энэ дээр чинь алдсан юм шүү найзаа. Чи энэ дээрээ ингээд алдчихсан болохоор дараагийн удаа ингэдэг хэрэгтэй. Одоо наадах чинь ингээд энэ чинь болохгүй байх, тэр чинь болохгүй нэгэд ингээд тайлбарлах. Тэгээ бас дээрэс нь намайг ингээд засаад зөв болгох тал дээр ингээд манай сайн найзуудыг ханддаг байхгүй юу? Гэхдээ өөр нэг надад сайн найзууд би цөөхөнтэй гэтээ надад зүгээр энгийн найзууд бол би амар олон найзтай заяа. Олон танилтай. Тэр олон найзуудаас нэг specific 2-3 хүн байдаг заяа. Тэр хүмүүс маань яг яадаг вэ гэхлээр би тэд нарт ингээд асуудлаа ингээд ярьлаа. Тэр хүмүүс зүгээр л чаад шидэг. Намайг зүгээр шүүмжилдэг. Ингээд энэ тэгээд энэ тийм болохоор ингээд хэрэгтэй энэ зөв тэр нь буруу гэдгийг хэлэх биш. Зүгээр л сарнаа. What the fuck? Чи юу хийгээд байгаа юм бэ сарнаа? Гэсэн ингээд хитрхийн шүүмжлэх өнгө аястай байдаг. Тийм болохоор би энэ хүмүүсийг яг сайн найзынхаа хүрээлэлд бол оруулж чаддаггүй. Зүгээр л ингээд найзаар нь үлдээдэг. Миний ингээд сайн найзын хүрээлэлд ормоор ах юм бол би тэр хүмүүсийг өөрийнхөө нандин хүрээлэлд оруулж хахад тэр хүмүүс зүгээр л ингээд өөр нэг ямар ч хамаагүй хүрээлэлд оруулах юм бол надад жоохон тиймэрхүү санагддаг. Тэгээ энэ дээр жоохон шүүмжлэл авч магадгүй л би зүгээр ингээд алиг салбтай шиг ингээд олон хүмүүсийн дунд орчод энэ миний сайн найз, энэ миний хамгийн сайн найз ингээд бид эдгээр ингээд бүгдээрээ миний хамгийн сайн найз гэж хэлэх дурггүй. Тэр хүн намайг үнэхээр сайн найзыгаа гэж бодсон тохиолдолд би тэр хүмүүсийг хамгийн сайн найзыгаа гэж боддог заяа. Олон сайн найзтай энэ тэнд ингээд амар их олон сайн найзтай хүмүүстэй сайн найз болохыг хүсдэггүй. Найзуудын хувьд бол би бүр ингээд амар тийм хил хязгаар тэг бас дээрс нэг тийм нууцлагдмал тэгээ тэр хүмүүсийг амар нандиндаг болохоор тэр хүмүүс ч гэсэн ингээд намайг нандиндаг гэдэг поинтийн төлөө би амар цөөхөн сайн найзуудтай. Хин блэ хизээ хэлээ нэг хүн миний комментэн дээр чи угаасаа ийм болохоор л найзгүй байх таа гэхэд бичсэн байлээ юуг бичсэн байлээ. Гэтэ эн чинь миний хүсэл би яг иймхэн хитгэн сайн найзтай байхыг хүссэн учраас л би яг ийм хитгэн сайн найзтай байна. Би тэд нартай ингээд хүссэн бодлоо хүссэн ярмаар байгаа юмнуудаа ярьдаг. Тэд нар ч гэсэн хүссэн бодол хүссэн ярмаар байгаа юмнуудаа ярьж надтай зөвлөлддөг. Тэр л ахгүй юу? Тэр л миний хүсэл. За одоо хайр дурлалын талаарх боундрийн талаар яриа заяа. Найзуудын боундри болон хайр дурлалын боундри хоёр ингээд амар ялгаатай заяа. Ийм тэнгэр газар шиг ялгаатай. Яагаад ч юм бэ би ингээ хайр дурлалын тал дээр ингээд амар эмзэг. Одоо энэ найзуудын боундри энд байгаа заяа. Тэр хэд ийм муухай юм хийлээ. Жохон ингээд авчих юм бол би тэрийг за бол шууд алхтаад байхгүй болох. Миний хүрээлэлд байх хүн биш вэ гэж би ингээ шууд явуулчихдаг төрлийн хүн заяа. Тэгээ одоо ингээд хайр дурлалын боундри болохоор бүр энд байгаа заяа. Ийм зүйл алдаа гаргалаа. Зүгээр уучлаа. Ийм алдаа гаргалаа. Зүгээр уучлаа. Ийм алдаа гаргалаа.
Зүгээр уучлаа. Яг ийм хүн болчиход байгаа юм. Яа, болчиход байгаа ч гэжтэй би угсаа анхтаас юм биш зэ. Гэхдээ би энэ дээр ажиллах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Гэтэ хайр дурлалын асуудал дээр би дахиад сонсох хэрэгтэй гэдгийг би мэдж байгаа. Гэвч би үргэлж зүрхээ сонгоод тэр маань ингээд алтаа болдог байх нь. Жишээ нь гэх юм бол X маань намайг хуурсан. Тэгсэн ч гэсэн би хажууд нь байсаарласан. Нэг биш нилээн хэдэн удаа хуурсан. Энэ хүн яагаад надад ингэж хитэгдэггүй юм болоо гэж би боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүн угаасаа тэгж хуурдаг, өөрөө хуурдаг болохоор намайг ч гэсэн адилхан гэж бодоод надад итгэдэггүй байсан мэлээ. Тэгээд намайг ингэж амар хуурсаарлсан. Тэр болгонд нь би уучлсан. Энэ бол ингэж байж боломгүй зүйл заяа. Эхтэй хүн нэг л удаа чамайг хуурчихсан байх юм бол дахиад чамайг ингэж хуураад ингэж давтагдаал байна гэсэн үг. Тийм болохоор эхнээсээ хил хязгаарыг тавиад тэгээд нэг л удаа хуурах юм бол чи зүгээр ингэж салаад алдаад хаях хэрэгтэй. Гэхдээ яг жинхэнэ утгаар алгадахыг хэлээгүй шүү, зүгээр ингэж байхгүй болгох хэрэгтэй гэж хэлж байгаа шүү. Өөрөө хэрэгжүүлдэггүй зүйлээ ингэж амар өөртөө итгэлтэй яриад байгаа юм шиг сонсогдчихлоо. Гэхдээ тэр үйл явдал маань жилийн өмнө тохиолдсон учраас одоогийн би ямар болсон гэдгийг бол мэдгүй байна. Тухайд бол би намайг хуурсан ч гэсэн би өөрийгөө хүндлэхгүйгээр тэр хүний дэргэд үлдсэн. Ингээд буруу гэдгийг бол сайн мэддэггүй байсан. Одоо л би тэр зүйл чинь үнэхээр буруу байсан шүү гэдгийг бол үнэхээр мэдж байгаа. Тийм болохоор тиймэрхүү зүйл дээр хил хязгаараа тогтоож сурсан. Өөр гэх юм бол сүүлд нэг хэдэн сарын өмнө лээ, сар гаруйгийн өмнө л нэг болцоонд явсан юм аа. Тэр үед миний эрэгтэй хүнийг харах шалгуур ингээд нэлээд дэшилсэн юм шиг санагдсан. Тэр үед би ингээд гадаад хүнтэй заяа болцсон. Тэр хүн маань намайг ингээд I wanna go on a date with you гэд би чамайг болцоонд өрмөр байна гэд намайг ингээд болцоонд өрсөн байхгүй юу. Тэгээд болцоондоо би очисон. Тохирсон цагтаа тохирсон газартаа би ингээд очисон. Тэгсэн чинь тэр хүн маань цагаасаа хоцорсон. Тэр зүйл бол цагаасаа нэг 10-аас 15 минут хоцорсон баха. Тэр зүйл бол намайг үнэхээр хүндлээгүй зүйл. Би өөрөө цагаасаа хоцордог төрлийн хүн биш болохоор цагаасаа хоцордог төрлийн хүнтэй харах юм бол энэ хүмүүс намайг хүндлэхгүй байна. Энэ хүн намайг хүндэлсэнгүй гэж би хардаг төрлийн хүн байхгүй юу? Тэр зүйл болохоор миний хил хязгаарлалт өгсөн зүйл гэсэн байхгүй юу? Тэр хүн намайг болзоонд урчаад юу ч төлөвлөөгүй байсан. Тэгээ энэ зүйл хил хязгаарыг гэж ер нь бол хэлэхгүй л байх л та. Гэтэ not my thing, миний зүйл биш байна. Тэгээ эхний удаа юм чинь гээд би ер нь л зүгээр өнгөрөөсөн. Дараагийн удаа дахиад намайг болцоонд урьсан байхгүй юу? Дараагийн удаа болцоонд урих намайг болцоонд урьсан. Тийм байжж дахин нэг тэр алтайгаа гаргасан. Намайг болцоонд ураад миний цагийг ингээд надаас зөвшөөрөл авч авчаад бас юу хийх талаараа огт төлөвлөөгүй байсан. Ер нь л тэгэл энэ бол миний хил хязгаарыг давсан байсан. Яагаад вэ гэхээр надаас болцоонд явъя гэж гуйжхаад юу ч төлөвлөөгүй байсан. Миний үнэтэй цагийг зүгээр л ингээд гудамжаар нэг 20-30 минут алхаж юу хийхээ мэдэхгүй ингээд одоо юу гэх юм бэ? Дэми тэнж байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрүүлсэн заяа надаа. Яг уу зүгээр ингээд алхдаг болцоо бол байгаа. Гэхдээ тэр бол тийм болцоо биш байхгүй. Dinner date-с байхгүй. Оройн хоолны болцоо байхад миний цагийг хомсолж авчаад юу ч төлөвлөөгүй байсан гэдэг нь миний хил хязгаарыг давсан зүйл байсан байхгүй юу? Өөр нэг жишээ байгаа юм байна. Бас нэг нэлээд хэдэн сарын өмнө нэг хүнтэй харьцсан байхгүй юу? За жоохон алууцад байна. Тэр хүн юу миний хил хязгаарыг давсан бэ гэхлээр миний хувийн орон зайд хэтэрхийг халтсан заяа. Ер нь бол нэг сар онлайнаар харьцаж агаад харьцсан ч гэжтэй зүгээр ингээд талтч чаддаг байж агаад тэгээд уулзаад нэг хэд л хонцсон байсан. Нэг 4-5 хонсон байсан уу? Нэг 4-5 хоног уулзсан заяа. Тэгэхэд
би ингээд хэлсэн байхгүй юу. За чамтай байхад ягаад ч юм ингээд миний энерги сорогдоод байгаа юм шиг ингээд би бүр ингээд амар ядраад байна. Өнөөдөр ингээд ажиллаад арчаад гэрлүүгээ ороод сайхан амарнаа. Гэтэ амархаас өмнө би найз охинтойгоо видео калдаад ингээд цуг уунгаа ингээд асуудлуудаа ингээд ярахаар би ингээд төлөвлөсөн байгаа гэдгээ би хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь Snapchat-аар найзад байсан заяа. Snapchat-аас миний локейшнийг харцаад манай ажил дээр хүрээд ирсэн. Баруунаар. Би ер нь л тэр хүнд ингээд дургу байгаагаа илэрхийлээд чамтай байхаар ингээд миний энержи сорогдоод байгаа юм шиг би ингээд бийж таахгүй байна гэд хэлчихсэн байхад миний зөвшөөрлгүйгээр миний ажил дээр миний локейшнийг хараад ирчихсэн байвал тэр бол үнэхээр миний хил хязгаарыг давсан зүйл байсан заяа. Тэгээд тийм ч гэсэн би тэр хүнийг за чи шууд зайл гэж би бол хэлж чадахгүй. Тийм болохоор би өнөөдөр ингээд төлөвлөгөөтэй байгаа. Би найзтайгаа ингээд ингэж тэгэх ёстой гэдгийгсэн чинь зүгээр би чиний хажууд зүгээр чивчээ зүгээр байж гэж хэлсэн заяа надаа. Тэрийг сонсоод би бүр яах юм бэ гэж хэлсэн ч гэсэн тэр хүн дөрвөлсөн. Тэгээд би энд ингээд яг энэ ширэн дээрээ би найзтайгаа юм яриангаа тэгээд уугаад ийм болчин тийм болчин гэд ярьжсэн чинь нөгөөх мань ингээ гараавчихгүй юу. Тэнгүүт нь надад ашгүй дээ гэж бодож ирсэн чинь бутад орж ирснээ зүнхээ аваад тэгээд хахаар авсан заяа. Миний хаалганы кодыг харсан. Зүнхээ аваа гарчхаар надад за яг одоо явсан юм байна да гэд бодож ирсэн чинь дахиад ороод ирсэн заяа. Дахиад орчихсноо дахиад гараавсан заяа. Яасан ч их орж ирчихсэн. Тэгээ би ингээ найзтайгаа яриад байж хагаад ер нь нилээ удаа ярьсан цаг гаруй яриад баг 2 цаг ярьсан ч магадгүй. Тэгэл бид хоёрын ярих юм дуусаад би ингээ таслал. Тэг яад чи миний тархин дотор заяа. Хаалганыхын кодыг сал гэдэг үг ингээд сонсогдож эхэлсэн заяа. Яагаад вэ гэхээр тэр хүн миний боунжиг ярьсан миний тухтай орон зайд намайг тохгүй болгосон. Тэгээ би хаалганыхын гэрийнхэн кодыг салсан чинь миний хаалгыг нүдсэн. Үнэхээр нүдсэн заяа. Үнэхээр бүр ингээд ингэж нүдсэн заяа. I was scared bro. Би бүр үнэхээр айсан заяа. Тэгээд тэгсэн ч гэсэн би одоо энэ хүнийг ингээд гэрийнхэн гадаа үлдээн гэдгийг ингээд жоохон шууд ингээд үлдээгээд орхичин гэдгийг ингээд амар хүндлэлгүй яс бус юм шиг санагдсан заяа. Яагаад ч юм бэ тэр хүн надад яг тгийж хандж байхад би яагаад ч юм бэ тэр хүнийг ингээд өрөвдөх сэтгэл төрсөн гэх юм уу. Тийм болохоор би хаалгаа онголоход за чи яг наана зогсчээ юу ирмээр байгаа тэрийг хэл гэж хэлсэн чинь миний хаалгыг ингэж дээш татаж ороод ирсэн заяа. Тэнгуут нь би айсан да. Хөл нүцгэн байсан. Хөл нүцгэн би гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад би доош авчмал навыг мэдчихнэ гэдгийг гээд тэгээд би дээш шатаар гараад тэгээд нэг бочконы хэсэг байдаг шүү дээ. Тэр нь ингээд ийм хаалгатайс ахгүй. Тэрийг би татаж орсон. Тэгээд би тэндээ нэг 20-30 минут зогсож байгаад тэгээд л орж ирсэн гэвэл та итгэх үү? Тэгээ ер нь л тэр бол үнэхээр аимшигтэй болсон заяа бүр ингээд миний хил хязгаарыг бүр давхын хэмжээгээр бүр давсан заяа. Намайг айлгсан. Тэгээ ингээд орж ирээ тэгээ ингээд зүгээр ярьж болно шүү дээ. Тийм биш намайг бүр ингээд айлгаад исэн байхгүй юу? Бүр ингээд харцсан яг намайг алах гад исэн байхгүй юу? Тэгээ би гарааг үүсэн. Миний хувийн орон зайд хитрхийг халтсан өөрийнхөө дураар. Өөрийнхөө хүсэл ашиг сонирхлоос болоод миний хувийн орон зайд хитрхийг халтсан. Тэгээ би тэр хүнийг амьдралаасаа зайлуулсан. Тэгээд би жоохон болчихлоо. Тэгээд тэр хүнийг би амьдралаасаа явуулсан, байхгүй болсон. Өөр миний хил хязгаарыг эрэгтэй хүн дээр хаардаг зүйл юм бол эрэгтэй хүнээс нэг их юм гортод байдаггүй яг хайр дурлалын харилцаан дээр зүгээр намайг сайн ойлгож өгөөд нэг намайг анзаарч өгөхөд л би ямар ханчдаг юм шиг санагддаг. Эрэгтэй хүний харилцааны тал дээр бол гэтээ би одоо ингээд ийм зүйл дээр ингээд хил хязгаар тогтоосон гэд хэлж байгаа ч гэсэн specific яг зарим хитэн хүмүүс дээр бол юу ч хийсэн надад бүр наалддаггүй. Зарим хитэн хүмүүс ч гэсэн яг нэг хүн дээр л нэг юм болж байсан заяа. Тэр хүн намайг хүндлээгүй заяа. Миний хамгийн их харилцаанаас хүсдэг зүйл бол хүндлэл заяа. Тэгж яхад тэр хүн намайг хүндлээгүй.
тэр хүн ямар нэгэн ингээд надаас жоохон ингээд юм авах ч юм уу ингээд миний ямар нэгэн зүйлд таалагдахгүй байх болгон намайг ингээд блоклчдаг. Тэгээд миний гаднах төрхөр маань ингээд жаач хийсэн зав. Тоглоомор хэлсэн гэсэн л тээ. Гэтэ тэр нь ингээд сэтгэл орчихсон. Тэгэж миний boundary хил хязгаарыг давсан ч гэсэн би тэр хүнийг уучлсаар л байсан. Тэр хүн миний утсыг үзэж болж байхад би тэр хүний утсыг үзье гэдэг юм уу. Тэр хүн амар их нудаг байсныг ер нь харахад итгэлцэлгүй, хүндлэлгүй. Тэгээд тэр хүн л хувийн орон зайгаа хамгаалдаг. Би хувийн орон зайгаа хамгаалдаг. Тийм. Ер нь л миний boundary хэтэрхий их давсан зүйл байсан ч гэсэн би тэр хүнийг уучлсаар л ирсэн. Одоо ч бараг дахиад гарч ирээд дахиад уучлах бах. Би энэ их амар буруу гэдгийг мэдж байгаа ч гэсэн зүгээр л донтцсон тэр хүндээ. Зүгээр л юм тийм юу ч хэлмээр юм битээ энэ амар буруу юм бариад байна л да. Тэр хүнтэй ингээд амар таталцаад байдаг гэж хэлэх юм уу? Зүгээр ингээд цуг байх юм бол амар олон жил байсан ингээд хосууд шиг. Нэг тийм ихнэр нөхөр шиг. Үехэд бүр ингээд удаан олон жил болчихсон юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг заяа. Тэр мэдрэмжээс болоод ч тэр юм уу би тэр хүнд ингээд онцсон. Тэр хүн өчнөө надад мухаансан ч гэсэн би тэр хүнийг уучлаа л гэдэг. Би энэ удаа яг шийдсэн гэж бодсон ба. Намайг сүлт блоглонгот нь за энэ хүн миний амьдралд байх хүн биш юм байна. Одоо ингээл марти гэдгийг тэгсэн ч гэсэн тэр харилцаа маань дуусаад 3-7 хоног болж юм заяа. 3-7 хоног болж байхад би тэр хүний талаар бодсоорлоо. Өдөржин ингээд тэр хүн бодогддаг заяа. Кино үзэж байхад тэр хүн бодогдно. Гэрээ цэвэрлж байхад тэр хүн бодогдно. Юм хийж байхад хүртэл тэр хүн бодогдно. Унтж байхдаа хүртэл би тэр хүнтэй ингээд цуг аз жаргалтай байна гэж зүудэлдэг. Тэгээ өөр хүнтэй байхдаа хүртэл тэр хүнийг боддог. Энэ хүний оронд тэр хүн байсан ч болоосэй гэж боддог. Энэ бол донтолтын шин чанар гэж би бол өөрөө харж байгаа. Зүгээр л донтцсон. Тэгээ энийг гэтээ дараа нь ингээд үргэлжлүүлэх дээрээ заяа. Boundary ярьж байгаа жоохон мөрөөчлээ. Тэгээд дараа нь үргэлжлүүлж ярихдаа одоо ингээд салалтаас яаж ингээд өөрийгөө идгээж авчулдаж салтын уналтаас хэрхэн гарах вэ талаар дараа нь ярих гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэг маань ингээд ус чин дараагийн бичлэгээр уулзлаа.